Нэгэн цагт алдар нэр хүндлийг атгаж байсан бүлгэм өнөөдөр хэн ч хэрэггүй мэрт мартагдсан байлаа. Харин ганц хүн өнгөрснийг үүрэн иргэн ирж тэр нэрийг дахин оргил гаргахын тулд юу хийх бол? Өнөөдрийн ярьж өгөх мохоогийн нэр бол Return of the Blossom Palladium. Цусан будагдаж нэг гараа алдсан ир чөтгөрийн өөдөөс харан суун. Хаасаагүй зогтсоор дүрч чөтгөр. Чи энэ хүмүүсээс хамгийн сайн байлаа гэж хэлэхэд тэрээр сүлийн хүчээ шавхан босч зэлмээ суглан чөтгөрлүүд арьж толгойг тасдаг. Газраар нэг хэвдэх анд нөхдөө хараад би бэлтгэлэл илүү хичээд сайн хийсэн бол ядаж нэг хүнч болтохоо аврах байлаа хэмээн бодсоор өгөхөд түүний дурсамж гарна. Түүнийг танихгүй хүмүүс олж баг байхаас нь эхлэж зэлмийн урлагт бэлдэж өдөө зэрэгт хүргэж тэгтэл гинт түүнийг цохиж чи унтаад байгаа мó хэмээн нэгэн танихгүй хүүхэд эхлээд түүнийг дахиад цохих үед манай хүн гараараа хаах гэсэн ч тэрээр гар нь богинохон байгааг мэдээд хаач чадалгүй зөндөө их содуулна. Үүний дараа голын усанд өөрийгөө харж гайхаж байтал ардаас нэгэн хүүхэд ирж зүгээр үү хэмээн асууна. Манай хүн босоод би чамаас 2 асуулт асууя гээд миний нэр хинбэ гэхэд гуйлагчин биднэрт нэр байхгүй гин. Тэгвэл намайг чун мөн гэж дуудгэлээ. За хэлэхэд амраар нь мөнхөө гэд дуудчихъя. Тэгээд л дараа нь чи чума гэж таних уу гэтэл нөгөөх нь мэднэ. Тэр чин 100 жилийн өмнө өгсөн чөтгөрийн бүлэгмийн ахлагч үздэй гин. Манай хүн 100 жил гэдэг одоо би ганцаараа гэж юу хэмээн бодсоор би Маунт Хой бүлэм рүүгээ очих хэрэгтэй гэж одоо бид хаана байна гэхэд хүүхэд Маунт Хой бүлэм гэж юу юм гинэ. Манай хүн хамгийн шилдэг 10 бүлгийн нэг штэ гэхэд хүүхэд би тийм бүлгэн мэдхгүй гэлээ. Шилдэг бүлгэн байсан Маунт Хой одоо яаж ор зургүй болчихв гэж гайхаж түүнээс яаж Маунт Хой алга болчихоо гэхэд хүүхэд Маунт Хой гэж Шанхи эсгээр байдаг гэж сонссон юм байна. Гэхдээ Маунт Хой аль дээр бутран унаагүй билүү гин. Манай хүн хэлэх үггүй болтлоо гайхан. Тийм байх боломжгүй. Би өөрийнхөө нүдээр харна гэж шууд Маунт Хойгийн зүг гүйж эхэлнэ. Тэрээр жоохон гүйчээл ядраад унаад өгнө. Тэгээд би яаж ийм биедээ тэр хүртэл явна гэд нэгэн модны дор суугаад өвнөх сурсан зүйлээ ашиглаж энерги өрөмтлүүлэн гидсэндээ төвлөрүүлж энерги баг урагдах аргыг сурдаг. Тэгээд л буцаад босоод гүйх гэтэл тэрээр бүх энерги шинэ арга сургад ашигласан болохоор унаад өгдөг. Тэгтэл хоёр хүүхэд ахаа тэр хүүхэд бидний гуйх газар гуйгаад байна гэсээр ахтаа хэлнэ. Ах нь очиод зодолморгүй байвал эндээс яв гэхэд манай хүн тэр гурыг бол зүгээр гөвөөд хайдаг. Тэгэл тэднэрт дахиж ингэвэл алан шүүгээд хөөгөөд явуулна. Хэдэн хоногийн дараа манай хүн уулууд авирч арай ятан Маунт Хойд ирэхэд нэгэн эр түүнийг хараад ганцаараа ирсэн мөнгөд дотгошоо оруулдаг. Манай хүн дотгошоо ортол хідэн зүйл байхгүй байхыг хараад гайхаж орхино. Мөнхөө явсаар байгаад анхмдын өрөө рүү ирж намайг үлгэмдээ аваач гэж хэлэхэд үгүй гэж хариулах юм бол худлаа түүх зохиондоо гэж бодож байтал ахлагч шууд зөвшөөрөөд оруулцдаг. Манай хүн танихгүй хүн байхад шууд оруулаа гэд бас л гайхна. Үүний дараа мөнхөө бүлгэмээс авсан хувцас өмсөд өрөөнөөсөө гарч тинж байтал нэгэн улаан үстэй хүүхэд ардаас нь чи яагаад бусдын өрөөлөө шахаагаад байгаа гин. Тэгсэн баахан хүүхэд дундаас нь багш нь хүртэл гарч ирээд яагаад асуудал тариад байна бэлтгэлээ эзэхээгээд тэднийг дагуулад гарна. Бэлтгэлийн дараа улаан үст ирээд мөнхөөдөө тулдах гэд элдв янзаар ярьж байтал мөнхөө гинт улаан үсийг таа зэвдэртэл цогтөг. Хэсэг хугацааны дараа манай хүн бүгдийг өвдөг өсврүүлсэн. Маунт Хой яагаад ийм болтцсон гэхэд улаан үст мөнхөөд чи Маунт Хойгийн цэцгэн дэлбэц сэлэмчинг мэдгүй. Тэр чөтгөрийн бүлгмийн ахмадыг ясны дараа чөтгөрийн бүлгэм уурлаж Маунт Хойд арьж үүнээс болж Маунт Хой одоо болтол ийм байдалтай байгаа гэдэг. Мөнхөө сонсчоод надаас болж энэ бүхэн эхэлсэн гэж юу гэж бодно. Маргаашч болж мөнхөө тэднийг сэлмийн бэлтгэлийг хараад нэгэн хүүхдээс бид нар юу хийгээд байгаа гэтэл хүүхэд энэ бол Маунт Хойгийн суур техник. Үүнийг сурсны дараа бид Таи гэдэг техникийг сурна гэдэг. Мөнхөө сонсоод дэлбээ цэцгийн 24 арга яасан бэ гэж гайхна. Бэлтгэлч дуусч орой болоход мөнхөө улаан үстийг дуудаж маргааш үүрийн 5 гэхэд энд байгаа бүх хүмүүсийг цуглуул гэж хэлээд чадахгүй бол яах нь мэднэ биздээ гин. Үүрийн 5 цагч болж бүгд цуглархад зарим нэг нь уурлахад мөнхөө тэр эдийг нэгэн өрөөлөө дагуулж ороод хэсэг хугацааны дараа орсон хүмүүс бүгдээрээ сайхан жагсаа зогсдог. Мөнхөөч урд нь гараад бэлтгэлээ эхэлцгээе гэж хэлнэ. Өглөөж болж багш хаалгаа нээн харахад бүгд ядран газар хөвцгээж байлаа. Тэгтэл тэдний урд мөнхөө 2 хүн чулуу сэлмэндээ уяад бэлтгэлээ хийж байлаа. Багш мөнхөө дээр очин хин чамайг унтахын оронд бэлтгэл хий гэсэн гэхэд мөнхөө багшаа надад 1 сарын хугацаа өгч үр дүнгийн та хараад гайхгүй бол би Маунт Хойг орхиё гэхэд багш энэ хүүхэд яг хаанаас ирсэн бол гэж гайхаж мөнхөөд тохирлоо гэж хэлээд сурагчдаа бэлтгэлээ сайн хийгэрэй гэж хэлээд яваад өгдөг. Үүний дараа мөнхөө энерги цогтолж бэлтгэл хийж байхдаа энд байгаа бүх хүн хэд сул дорой байна. Би яаж хүчтэй болох уу гэж боддог. Оройч болж улаан үст найз болох цэнхэр үсттэйгээ ярихдаа
Би Маунтхойг дууссан гэж бодож байлаа. Гэтэ мөнхөө гэрснээс хойш би бэлтгэл гэж юу болохыг ойлгож Маунтхойд үлдмээр байна гэдэг. Энэ хоёрын яриаг мөнхөө модон дээрээ сонсож байхад гинт бүлэгмийн хаалгыг хүмүүс эвдэж бид өрөө аммаар байна гэж орилдож эхэлнэ. Тэр дундаас нэг гар бүлгийн амхтаа бид олон дахин уулууд явмааргүй байна. Өрөө төлөх хугацаа чинь хэтэрсэн байна. Бид танд дахиад 7 хоногийн хугацаа өгье. Энэ хугацаанд өгөхгүй бол бид Маунтхой хийдийг авах болно гэд яваад өгдөг. Үнийг сонсчоод мөнхөө яаж өрөнд хүртэл ордог байна. Энэ янзаараа хийдэ алдахна гэд хар хувц сөмсөд хотлоо явдаг. Нөгөө өөр нэгсэн хэд хоолунд идсэн. Маунтхойг авчих юм бол би баяжлаа. Тэр их түүхтэй бүлгэмийг алга болгохыг хүссэн өөр бүлгэмүүд хэдийг төлөх бол гэсээр шуналтан ууцгаана. Үүний дараа тэдний нэг нь гарч авахыг мөнхөө хараад очино. Миний асуусан асуултанд хариулах юм бол зүгээр явуулъя гэж хэлдэг. Би ганцаараа биш шүү гэд туслахуудаа гаргаад ирдэг. Манай хүн юу хүн байхаа нухаал ичдэг. Тэгээд нөгөө үнийг бариад Маунтхой яаж ийм хүртэй болсон гэхэд тэр бид хэрэгтэй үед нь өндөр хүүтэй мөнгө зээлээд өгөхгүй удсаар байгаад ийм болсон гэдэг. Мөнхөө дараа нь Маунтхойгийн ажилтдаг үнэт эдлийн дэлгүүр хайдсан гэхэд тэр Маунтхойгийнхаа ёсгүйтэй гэхэд мөнхөө уурлан цохих гэж байхад нэгэн сэлэмтэй гаргаж ирээд мөнхөөлөө дайрахад мөнхөө газраас сэлэм аваад өмнөх дурсамжийн мэдлэгээ ашиглан хааж Маунтхойгийн цэцгэн техникийг ашиглан ялдаг. Гэтэл нөгөө гар энэ үзэсгэлэн техник чи өмнөдийн сэлмийн бүлгмийнх юм уу гин. Мөнхөөч тийм шүү гэж хэлээ дотроо ашгүй мэдгдсэнгүй гэж бодно. Энэ үеэр манай хоёр мөнхөө гарсныг мэдсэн эрхийг хүлээж байдаг. Тэгсэн мөнхөө орж ирээд чи гарч юу хийх гэхэд та нар шиг хүүхэд хамаагүй гээд одоо бэлтгэлтэй хий гэдэг. Бүгдийн дууд гэхэд улаан үст. Тэгээ өнөөдөр юу хийх үү гэд асуугаад мөнхөө би өнөөдөр та нартай хамт бэлтгэл хийхгүй гэхэд цэнхэр өст. Чи байхгүй бол эдгээр бэлтгэл хийхгүй байх ядаж харагдаарай гэд гараад явдаг. Мөнхөө ч хэвтэн өрнөөсөө гарах талаар бодно. Чаддаг байсан бол дайрч ороод бүгдийг сүрүүлэх байлаа. Даанч чадахгүй нэгэд бодож байтал гинт өнөх амьдралын бүлгийн даргын тооцооны дэвтрийг сандаг. Тэгэл Ахмад битсэн юм чин тэр газар л байх ёстой гэд цонхоор үсрэн гарч явдаг. Нэгэн газар ирж энерги төлбөрүүлэн газар руу хийж долгион болгон ашиглаж агуулгыг олоод шууд л ухаж эхэлнэ. Агуулгыг олоод л тэгээл нүх гарган шагаан харахад бүлгийн Ахмад хаалганы өмнө зогссон бүлгмийн анголоор байгаа ч хаалга онгойлгож чадахгүй дэ гутран уйлан зогсож байлаа. Мөнхөөж Ахмадыг явсны дараа орж хаалгыг энергиээр ашиглан нээх гэтэл онгоодгүй. Тэгэл хаалган дээр хэлбэрийг хаартал цэцгийн 24 аргыг хийсэн мөр байлаа. Мөнхөө би өмнөх шигэ байсан бол ядах юмгүй хийх байлаа. Гэхдээ одоо хүүхэд болохоор чадах болов уу гэд амьдралын энерги ашиглан цэцгийн 24 аргыг хийж эхэлдэг. Мөнхөө цусаалтан газар унахад хаалгач онгоож түлхэн ороход 350 байдаг. Манай хүнч хэрэгтэй тэмдэглүүдээ бүгдийг аваад агуулгатаа ядаж жоохон мөнгө хадгалдгүй байхтаа гэд гарахтаа нэг юм сандаг. Өмнөх Ахмадчиг OCD-тэй хүн нэг шүгээг нь хоосон үлдээхгүй гэд өргөөд хартал доор нь нууц өрөө байдаг. Ороод хартал дотор нь алт сэлэм үнэт идлүүд бүгдээрээ байдаг. Манай мөнхөө бөөн баяр өглөө болж ахлагч зэрхэд гинт багш Ахмадыг дуудаж дагуулan явдаг. Тэд мөнхөөлөө очин ахлагч юу вэ гэхэд мөнхөө би эдрийг оллоо гэхэд ахлагч шууд тэмдэглэлийг үзээд ухаан алдаад өгдөг. Хэсэг хугацааны дараа ахлагч Маунтхойгийн 7 сэлмийн эрдэм гээд орилон босч ирнэ. Тэгсэн нэг нэгтлэн гарч ирээд энэ зүйлс үнэн байна. Маунтхойгийн өрийн дэвтэр гэдэг. Энэ үеэр өр нэгсэн хэд Маунтхой дээр ирж 7 нэг боллоо өрөө авъя гэхэд ахлагч гарч ирээд сая олсон өрийн дэвтрээ гаргаж ирж энэ бол та нарыг өмнөх өр та нар биднэрт өртөө байж яаж үр нэхэж ирч чадаж байна гэж хэлнэ. Тэд ич юу яриад байгаа гэд дэвтрүүдийг шалгаж эднэр үнэн гэхийг хэн батлахын гэхэд нягтлан гарч ирээд та нарын ингэхийг мэдээд би аль хизээний хотын захиргаалуу өрийн дэвтрийг явуулсан. Одоо удахгүй мэдэгдэн гэхэд голын бүдүүн боож өглөө яг. Тэгэхэд л тэтгэд юу ч чадлаггүй яваад өгдөг. Үүнийг харж байсан мөнхөө эднэрийг зүгээр ингээд явуулахгүй гэд ардаас нь явна. Тэгэхэд хамаг алт мөнгө аваад цутгах гэж байхад мөнхөө гарч ирдэг. Бүдүүнэч чи биднийг дээрэмдэж чадахгүй зүгээр яв гэхэд мөнхөө би дээрэмдэх гээгүй. Зүгээр өөрийн гэсэн юм авах гэж байна гэхэд бүдүүнэ чи Маунтхойгийнх байх нэ гэд өөрийн зэргүүдээ дуудаад мөнхөөлөө дайрдаг. Мөнхөө цэцгийн аргаа ашиглан бүгдийг нь ялахад бүдүүнэ ийм хүн Маунтхойд үлдсэн гэж үгээд өөрөө мөнхөөлөө дайрж эхэлдэг. Бүдүүний гарандаа энерги шингээж мөнхөөг зохих гэхэд манай хүн цохилтын цэлмэрээ хааж энергийг гадагшлуулахгүй дотор нь хорчдөг. Үүнээс олж бүдүүнийгийн гар эвгүй болно. Бүдүүнийч энерги хөлөндөө шингэн ашиглахад мөнхөө болтож дахин гарын цохиж сэлмэрээ хүзүүлүүн цохиж дараа нь дахин хилгэд цохиж сэлмээ суглан алах гэж байтал бүдүүнийгэнт бурхны алга гэх техник ашиглаж мөнхөө зогсдог.
Тэгээд мөнхөө чи өмнөдийн бүлгийнх юм уу гэд бүдүүнээ өөх гэж байна гэж бодоод санаандгүй техникийг ашиглалаа гэж бодоод чи яагаад ингэж байгаа үгийн моон тухай өөрсдийн нууц техникээ алдсан. Тэгэд үгийн сайжрахгүй гэхэд мөнхөө тэгвэл би чамд нийгэм харуулъя гэд сэлмээ хурдан хөдөлгөж цэцгийн 24 арга борооны дараах цэцэглэлт гэд бүдүүнийг алчдаг. Гэхдээ мөнхөө техникээ хийх болгонд биеийн дийлэхгүй цус алдаад байдаг. Тэгээл мөнхөө үлдсэн хүмүүсийн дуудаад зодуулмааргүй явах хүн байна уу гэхэд бүгд гараа өргөдөг. Мөнхөө тэгвэл та нар дансандаа байгаа мөнгөө хотоос очиж аваад ир. Зуцсан хүнийг би бүгдийг хайжлаад алан шүү гэхэд нэг нь хот орохдоо чамайг засгийн газарт мэдэгдүүл яах вэ гэхэд мөнхөө хөлөөрөө газар цөмлөж дараа нь юу болохыг хараарай гэхэд бүгд айж мөнгөө авчиж өгцгөөгөөд мөнхөө аван харьдаг. Энэ үеэр манай хэд бэлтгэлээ хийчээд хувцас угааж байхдаа улаан үст битгэд нэлээд өөрчлөгдлөө. Би мэдрээд байна гэхэд цэнгэр үст. Энэ бүхэн мөнхөөгийн л ач гээд бүгд буцсан хийдлүгөө явдаг. Тэд ирэхэд баахан хүмүүс байж байх ба улаан ус эднэр юм хүмүүс вэ гэхэд харуул эднэр засварчид байгаа манай хэд муудсан болохоор сайн сулах хэрэгтэй гэд та нар амарчаад оройн хоолндоо ор гэдэг. Оройн хоолч болоход тэдний урд дахианы мах байдаг ба хэдэн жил мах идээгүй бүгдээрээ амуу олохгүй эзс гэдэг. Улаан ус цэнгэр үст хоёр идэж дуусчаад гарын явхдаа мөнхөө гэрчнээс хойш маунт хоёр их өөрчлөгдлөө гэд улаан үст мөнхөө тэр их алт тэмдэглэлийг хаанаас авсан бол гэд гайхан ярьцгаадаг. Энэ ойгоор мөнхөө ахлагч тэр идтэй уулзаж байх ба ахлагч битгэд чиний хийсэн гавьяаг шагны энийг хүслээ хэл биелүүлье гэхэд мөнхөө надад маунт хоогоос гарч орох хэрэг үг гэхэд ахлагч шүрдэггүй. Мөнхөө тэгвэл таны харж байгаа шил миний би их муу байгаа надад жоохон амьдралын үр өгч гэхэд ахлагч шууд мөнхөөг барьснаа чи маунт хоогоос гарч орж болно гэд гаргацдаг. Мөнхөө ч надад амьдралын үрийг өгөхгүйгээд хөөчж байгаа мó би хаалгыг нээх гэж тэмдэглэлийг бүгдийг ойлгомжтой болгож байхад арайчтэй гэд хурдан эдгэрх арга хэрэгтэй. Тэгэхгүй бол дотоод энерги минь бүр мөсөн алга болно. Эдгэрх хоёр гаргал байна. Нэг нь амьдралын үр идэх, нөгөөх нь өөр хүнээр энерги шилжүүлэх гээд. Одоо бол тийм хүн байхгүй. Би амьдралын үрийг олох хэрэгтэй гээд өмнө нь бол шалаар нэг байдаг байсан үрэл хайцсан бол гэж бодно. Бодож байхдаа тэрээр өмнөх дурсамжаа сандаг. Тэгэд шууд гүйж нэгэн уулын өмнө ирээд өмнөх миний нуугдаж унтаж ууж иддэг байсан газар гээд тэнд үр заавал байгаа гээд уулын дээр гарын өөрийгөө уйж доошоо бууж эхэлдэг. Доошоо бууж байхдаа хөл алдан унаж энерги гартаа шингэн ханад наалдахад нэг гарынхан яс хугарчдаг. Тэгэл доошоо орох нүх нь ойрхон болохоор хоёр дийш давилзж байгаад үсрэх хэтл утсан дасраад арай ядан нэг гараараа зогсоход рууныхан яснууд цуураад арай ядан нүхлүгэ гардаг. Тэгээд л урдаа байгаа бүтээлхийг зөгтөл нэгэн модон арцаг байдаг. Тэр дотор байгаа авдрыг онгойлгоход дүүрэн үр байдаг. Манай хүнч баярлаад нэгийг идээд төвлөрч энергийг шингээх гэж оролдож эхэлдэгч энергийн дийлэхгүй энергийн урсгал толгоон хэсэг хүртэл явдаг. Толгоон хэсэг дэх энергийн хаан эвдэрх юм бол манай хүн үхэн гэсэн үг. Тэгтэл мөнхөө өмнөх багшийнхаа хэлсэн үгийг санаж урсгалыг нь намдааж багаар энергийг оруулж эвдэрхээс сэргийлж энергийг хадгалж чаддаг. Манай хүний бүх юмдал эдгэрч түүний энергич ихсэж илүү хүчтэй болдог. Тэгэд мөнхөө үр болон хідэн байсан архийг аваад буухад зовсон удургаа хэд үсрээл гарчдаг. Хэдэн хоногийн дараа тэтгэд бэлтгэлээ гарах гэж байхдаа мөнхөөг ойр дэх бие муутай байгаа. Битгэд бөөнөрөө үзвэл барандаа гэтэл хаалганы цаанаас мөнхөө илүү хүчтэй болоод гараад ирдэг. Тэгэл өнөөдрийн бэлтгэл бол уул руу авирах. Сүүлд ирсэн хүн өглөөний цагаа уухгүй гэхэд тэд бүгдээрээ гүйж эхэлдэг. Бэлтгэлч дуусч улаан үст өрөөндөө унтаж байхад мөнхөө ирж сэрээгээд түүнд амьдралын үр өгөөд би чамд шингээгчин туслана идгээд улаан үстийг идүүлдэг. Мөнхөө нөгөө агуугаас авсан бүх үрээ энэ хэдэд нэг нэгээр нь өгөө дуусгацсан байдаг. Өглөөж болж тэд сэлмийн бэлтгэлээхэд багш нь гарчаад сарч болоогүй байхад ингэж их сайжирсан байна. Та эдийн бэлтгэл үр дүнгээ өгчээ. Илүү энэ хിവэрэ байвал Монтхогийн нууц техникийг заа ихэд бөөнөрөө баярладаг. Үүний дараа манай хэд нөгөө ловштаас авсан бизнесээ эрхэлж байгаа нь харагддаг. Мөнхөө улаан үст хоёр энэ бизнесийг эрхлэх хүн хэрэгтэй байна. Бид энэ янзаараа дампуурна. Хэрвээ настан ванг байсан бол гэд мөнхөө тэр нь хэний ингэж асууна. Улаан үс тэр бол шанхын эсхийг худалдааг эрхэлдэг хүн. Даанч түүний бие ойр таагүй байгаа гэж ярьж байтал мөнхөөг харуул дуудаад энэ захааг атгахчид хүрчээд иргээд мөнхөөг явуулцдаг. Мөнхөөч хүн байхгүй газар очиод нууцаар загтлыг нээн уншихад вангийн биеийн дээгүүр хар толб үүсч арьс нь улаан болж ухаан алдсан байгаа гэв. Үүнийг мөнхөө уншичаад эн чин чөтгөрийн бүлэгмийн нууц арга байна. Тэр одоо хүртэл амьд байгаа гэж юу гэдэг. За энэ хүрээд эхний хэсэг дууслаа. Дараагийн хэсэг айц болох хурдан оруулах хичээнэ. Тэгээд нэг хэсэг бичдэг хийгээгүй бол уушлал төсөй.
Өвлийн амралт эхлэхээр бичлэгээр нүдэд эхлэнэ. За тэгээд таалагдсан бол лайк болон сабаа дараарай.